What's up guys? За тэгэхээр өнөөдөр бичлэгээр хэдүүлээ. Marvel Cinematic Universe-ийн дараагийн 10 жилийн өнгө төрхийг тодорхойлж магадгүй нэгэн том төслийн буюу Deadpool and Wolverine киноны трейлерыг хүлээн авч үзэн. За тэгээд зүгээр үзэхгүй. Миний өөрийн болон гадны ютуберуудын трейлер дээр нуугдсан нууц зүйлсийг хамтдаа олж харцгаая. Сонирхолтой байх болов уу гэж найдаж байна. Бичлэгийг үзэхийн өмнө лайк болон subscribe дарахаа мартаа. Let's go. Deadpool and Wolverine кино яагаад Marvel Cinematic Universe-ийн дараагийн 10 жилийн өнгийг тодорхойлохоор том төсөл вэ гэдгээс эхлээд ярив. 2017 оноос Disney 20 дугаар зуун Fox кино компанийг худалдаж авах яриа хэлцээрийг эхлүүлсэн. Ингэж явсаар 2019 онд аль биесээр 71 тэрбум доллараар 20 дугаар зуун Fox компани Disney-гийн мэдэлд шилжсэн. Ингэснээр Marvel-ийн 20 дугаар зуун Fox кино компани мэдэлд байсан дөрүүд мөн Disney-гийн өмчүүлж X-Men, Fantastic 4, мөн Deadpool, Marvel Cinematic Universe-д албан ёсоор нэгдэн Avengers-тэй мөр зэрэгцэн оршин тогтнох боломж бүрдсэн юм. Хэдэн ч мультиверс үүсгэж хэдэн ч кино гаргаж авах боломжтой болсон л гэсэн үг л дээ ер нь бол. За тавч үгээ тодорхойгүй л юм байна. Marvel-ийн талаар илүү дэлгэрэнгүйгээр туунахгүй бичлэг оруулах болно. Happy birthday to you. All right, okay. It's been a challenging few years, for sure. But I'm happy. That is because of each and every one of you. I'm the luckiest man alive. Make a wish, buddy. Deadpool-ийн дүр нь өөрөө нэлээд алай мөн хараал өрөөлийг ашигладаг буюу R-rated байдаг нь Disney болон Marvel-ийн бодлоготой зөрчилдөх байх гэж олон хүмүүс бодож байсан ч трейлер ихэнд Wade Wilson өөрөө үнийг үгүйсгэсэн. Is that supposed to be scary? Pegging isn't new for me, friendo, but it is for Disney. За энэ хэсэг нь юу гэсэн үг вэ гэхээр pegging гэдэг нь өөрөө насан туршидчдын хэрэгсэл тоглоомтой холбоотой нэршил бөгөөд үүнийг надад бол наад чинь шин зүйл биш ээ. Гэхдээ Disney-ихэнд бол өөр шүү гэж байгаа юм. Тэгэхээр Deadpool маань ямар ч байсан алай хошин харааж өрөөсөн характераа орхихгүй болж таархна. За дараагийн дэлгэцэнд Wade Wilson-ы ард TVA портал онгойж өөр нэг TVA ажилтнууд түүнийг чирээд аваад явхад урд нь зогсож байсан TVA ажилтнууд нэлээд сандарсан байдалтай авч үлдэх гэж үснээс нь цулгаагаад үлддэг. Энэ дээр нэг таамаг байгаа нь хоёр өөр мультиверс эсвэл хоёр өөр цаг хугацааны TVA нэгнээсээ урьдчилж Deadpool-ыг хайж болох даалгавар авсан байж болзошгүй. Нэгэн түүнийг Deadpool 2-ын төгсгөлд цаг хугацаагаар зорчиж үйл явдлуудыг өөрчилсэнийг шийдэх гэж ирсэн. Нөгөөх нь түүнийг Avengers-ийн нэг хэсэг болгон олон мультиверсийн асуудлуудыг шийдвэрлэх. Loki дээр бид арай л өөр TVA эйжентүүдийг харсан да. Энэ ертөнцийн TVA эйжентүүд илүү дайн байлдааны шинжтэй том дайн тулаанд бэлдсэн юм шиг байдалтай харагдаад байгаа. Mr. Wilson, you appear to have soiled yourself while unconscious. I wasn't unconscious. Who are you? Why am I here? Walk with me. Ер нь л өмнө Loki цуврал дээр харж байсан TVA байгууламж энэ удаад арай өөр өнгө төрхтэй байх бөгөөд Mr. Paradox-ын барьсан Tempad ч бидний өмнө харж байсан Tempad-аас арай илүү нэмгэн байгаа юм шиг санагдсан. Wade, you are special. This is your chance to be a hero among heroes. Дараагийн хэсэгт TVA agent Mr. Paradox манай хүнд өмнөх Avengers-ийн үйл явдлууд буюу Avengers Age of Ultron, Thor Ragnarok, Captain America Civil War зэрэг кинонд өрнөдөг хэсгүүдээс харуулах бөгөөд санаа нь бол хачин гудамжны халтар имиж явахаар энэ бааtruуд шиг баатруулж тэдэнтэй нэгдгэж санал тавьдаг. Эдгээр дэлгэцүүдийн нэг дээр нэгэн сонирхолтой дүрс явж байдаг нь Ryan Reynolds-ийн эзэмшдэг Wrexham клубын тухай хийсэн Welcome to Wrexham баримтат кинон Emmy Awards-аас шагнал хүртэх үед Ryan Reynolds Deadpool хувцастай яриа өгч байгаа дүрс юм. Бүр шууд утгаараа жинхэнэ амьдралын дүрс кинонд орж ирж байгаа нь илүү сонирхол татж байгаа юм. Угаасаа л Deadpool нэг тиймэрхүү байдаг дөө камертайгаа ярьж мараад.
Энд дэлгэцэнд гарч байгаа дүрийг уг кинонд гарах эсрэг талын баатар гэж олон хүн тааварлаж байгаа бөгөөд Профессор X-ийн хэр Кассандра Нова байх магадлал тун өндөр байгаа. Кассандра Новаг ихийн хөвлөдөө байхад нь Профессор X түүнийг хорон муу санаатай гэдгийг нь мэдэрч устгадагч Кассандра Нова астрал аялалхийн сүнсгүй биеэ өөрийн хүчээр биетэй болгоод эргэн ирдэг дүр юм. Дараагийн хэсэгт гарч байгаа динозаврын шүдтэй эртний мэд орчинд байгаа дүр зураг бол өмнө нь харсанчлан Thor Ragnarok киноны хаалтын ортой их төстэй байгаа юм. Тэгэхээр Mr. Paradox ер нь л энэ цаг хугацаанууд руу Deadpool-ыг илгээх гээд байна уу да гэсэн бод аргагүй төрж байгаа биз. Change forever. За дараагийн хэсэг бүр сонирхолтой байх болно. Ноён Wolverine буюу Logan тавтай морил Marvel Cinematic Universe. Гэхдээ энэ бол Wolverine-ийн өөр нэгэн хувилбар буюу Patch гэж олон хүмүүс таамаглаж байгаа. Үсний засалт, өмссөн хувцас, мөн биеийн хэлбэрэнч Hugh Jackman биш гэж ярьж байгаа бөгөөд Daniel Radcliffe байж том магадгүй байгаа юм. За дараагийн хэсэгт мань Deadpool ингэж хэлдэг. I'm the Messiah. I am Marvel Jesus. Энэ нь одоо би бол Marvel-ийн аврагч Есүс Христ гэдэг ах шиг байгаа юм л т. Messiah гэдэг нь грекээр Христ гэсэн үг л те. Энэ тулааны хэсэгт гарч буй яагаад ч юм Avengers Age of Ultron-ы эхлэл хэсэг болдог тулааны ойтой төстэй байгаад байгаа. Эсвэл Logan дээр гардаг Logan-ы ясаа тавьдаг ойн цастай үе ч юм шиг. Гэхдээ тэр цаг үелөө буцахгүй гэж Ryan Reynolds, Hugh Jackman хоёр өмнө хэлсэн л дээ. Юу болохыг харж л бай. Logan died in Logan. Not touching that. Магадгүй өөр цаг хугацаанд очсон Deadpool-ыг өөр мультиверсийн TV эйжентүүд мөшгөөд ирсэн ч юм шиг. Миний хувилбар бол Age of Ultron-ы Avengers-ийн тулаан болдог хэсгэл гэж бодоод байгаа. Трейлерийн ихэнд ч гардаг шүү дээ. За дараагийн хэсэгт их гоё. Нөгөө кино бодит амьдрал холилдно гэдэг шиг Deadpool болон X-Men-ийн дөрүүдийг эзэмшдэг байсан 20 дугаар зуун Fox компани логог эвдэс үтгээд буйшлаа тайсан байгаа юм. Энэ хэсгийн акшн, slow motion, дайза хоёр буундаа оруулаа цээжин дээрээ цэнгэлж байгаа энэ төр зүгээр л гал. Дараагийн хэсэгт гарах мотоциклүүд нь Captain America First Avenger дээр үзэгддэг Hydra-гийн дайчдын ундаг болон Ахмад Америк ундаг мотоцикл дүрээрээ дүнхиж байгаа юм да. Ахмад Америк буюу Chris Evans Marvel-тай гэрээ дуулсан байгаа ч эргэн ирэх талаарх шуумуудыг огт үгүйсгээгүй. As much as I would love to. I mean, that was such a special time in my life. I'm very precious with the character. That's the problem. I'm so protective of it. Ер нь манай Deadpool, Hydra, TVA, Pyro-гийн хүмүүс гээд нэлээд олон төрлийн хэсэг бүлэг нөхдүүдтэй л цус нүштэйг хутгалдах шинжтэй болоод явчихж байгаа. Pyro гэснээс 20 дугаар зуун Fox-та цуг орж ирж байгаа нэг дүр буюу эсрэг талын мутант Pyro, уг киноны бас нэг эсрэг дүрүүдийн нэг билээ. UZ бариад шүршиж буй Deadpool. Гэхдээ өөр мультиверс. Яагаад гэж юу? Манай хүний цоо шинээр трейлер дээрээс хийлгэн өмссөн хувцснаас нь шаал өөр байгааг анзаарч байна уу? Хоёр Deadpool нэг дор тулдахыг харж магадгүй дэйдүүлээ. Дараагийн хэсэгт Deadpool машин дотор тулдж байгаа. Арын хэсгийг сайн харуул ой доторх. Гэхдээ 100 болж байгаа байдалтай. Яг хөгшин Logan-ы амиа алддаг хэсэг шиг л харагдаад байгаа юм надад бол. Тэгэд машины суудал болон Deadpool-ын биеийн дээр Wolverine-ы саврууны мөр гарсан байгаа нь Logan-ы хөнөөдийг X24 байж магадгүй гэж би хардаад байгаа л да. Таамагтуудыг л зөв шүү дээ. Ай. Энэ залуус цаадах чинь ингэхээр юу тохиолддгийг нэг хараа болчих юмсан да. Wait! Wait! За тэгээд төгсгөлд маш том нэгэн сэтэл өгсөн зүйл нь 2015 онд гарсан Secret Wars комик харагдах бөгөөд 2027 онд гарах Avengers Secret Wars төслийн эхлэл эндээс эхлэж бүг илтгэж байгаа мэт. Don't just stand there, you ape. Give me a hand up. Nope, I'm actually okay. Thank you very much. Гэж хэлж байгаа нь манай талын биш. Бас өөр нэг хувилбар Wolverine гарч ирээд
Дэдпул танихгүй андуурч байгаа юм шиг санагдсан. Энэ удаагийн бичлэг энэ үрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр иргэд уулзцгаая. Түр bye guys.